Хүмүүжигчтэй та бүхэнд өнөөдрийн Төмөн амгалан айлтгая. За өнөөдөр манай нэвтрүүлгийн жижигнэр жүжигчин Сосроо Урамгаа оролцож байгаа юм аа. Тэгэхээр танд өнөөдрийн Төмөн амгалан айлтгая. За гэлээ. Манай нэвтрүүлгийн нэр маань Бие Монгол хүн хэмээх юм нэртэй. Бидний гол зорилго бол одоо Монгол үндэсний гайхамшигт соёл, зан заншлыг бас өнөө үеийн залуучуудад хүргэх, хойш тусламжлал болоход бас тус төхөн болох зорилгоор энэ нэвтрүүлгийг бэлтгэж хөргөж байгаа юм аа. Тэгэхээр ер нь Монгол хүн хэмээх одоо нэрний утга учир Монгол хүн ер нь ямар байх хэвээр юм бол энэ талаас нь хоёлаа яриаг эхлэх үү. Би бол альва үндэстэнд бол тэр гавьяанч байдаг, гайнч байдаг. Альва үндэстний түүх бол унаж боссон уйтай, гунигтай, зовлонтой тийм л түүхүүд харагддаг. За Монголын түүх бол тэрнээс нэг одоо онцгой ялгарч харагдах зүйл нь юу гэвэл хүннүүгээс ахуулаад Чингис хааны үе хүртэл бахархах үлдээж авах зөндөө юм би. Бас зарим нь орхих юм их байдаг гэж бодож явдаг. Энэ дэлхийн оюун санаагаар гайгүй хүн төрлөختнүүд хоорондоо одоо хилцээ ярилцаа хийгээд Чингис хааныг бол энэ урд мянганы бас нэг томроо хүнээр тодруулсан тийм ээ. Тэгэхээр бид бол энэ эзэн хааны нэр сүрээр бахархах учиртай боловч цаашаа бид яаж өргөлжилсэн, яаж өндийж боссон, яаж алдаж энтснээ бас их харж байх хэрэгтэй байх гэж боддог. Зүгээр улирсан түүхийг яриад байх юм бол бид байран дамптай хэл байгаа газраас нэлээд ухарчиж мэдэх тийм хардлага төрдөг. Урийн хаахын нэг мундаг хэлсэн шүлэг байна. Шүлэг гэхээсээ илүү бол ерөөсөө энэ Монгол хүний ааш авир Монгол гэж хий юм бэ гэдгийг товчгоо харуулсан юм зүйл. Тэгээ би тэр зүйлийг хэлье гэж бодлоо л доо сая бодож суугаад. Дээлтэйгэн давхсан миний их өвгөд дэрэгдээ морион цулбурдаж дэрэндээ сэлэмтэй дуг хийхтэн дэлхийгэн бодол дотроо гэршигэн барьж алган дотроо хөөрг шигэн эргүүлж их Монгол хэлээрэн инх амгаланг ирж давхсан юм. Дээлтэйгээ мандсан миний их өвгөд дэрэгдээ морион аргамжиж дэрэндээ номтой дуг хийхтэн дэлхийгэн бодол дотроо гэршигэн ачаалж алган дотроо аяг шигэн хорголж элэг Монгол суугараа инх амгаланг залгуулж мандсан юм гэж хэлсэн байна. Тэгэхээр хүмүүсийн инх амгалан амьдрах тийм боломжийг залгуулж өгсөн магадгүй манай Баабрын номонд ч байдаг, энэ олон янзын түүхийн номнууд ч байдаг. Ингээд харжээ байхад альва юмны суур гэж байдаг болвол Монгол гүрэн их нөлөө үзүүлсэн, монголчууд их нөмөр болж явсан түүхтэй юм байна гэж бахархдаг. Зүгээр Баавгийн лавгсрах нэг санаанд их мундаг үг хэлсэн юм а. Атга нүжгээд жүжиг хийх гэж байх үед яг тэр үед монголчууд бүдүүлэг байсан гэж. Бүдүүлэг байхдаа хүчтэй байсан юм шүү гэж. Одооны шиг ийм замбраагүй байгаагүй юм гэж. Тэгээ ямар мундаг үг вэ гэж бодож байсан чинь тэр бүдүүлэг байх үедээ тэр хүчтэй байх үедээ эзэн хаан Жамуу хоёрын өрсөлдөж байсан нөхрөлийн дундаас эзэн хаан гарч байх тэр үед монголчууд дэлхийн тархинд цусар болж явсан юм байна гэж. Тэр үгээрээс миний жихэнд айхтар ойр туссан. Тэгэхээр энэ мундаг хүчтэй улбааг бид нар одооны өндөрлөгөөс хараад энэ даяар шал дэлхийчлэгээ ч юмд бол юу гэдэг юм бэ? Монголынхон үргэлжлэх өв түүх соёлыг нэг л их өдтэй олигтой биш мэтээр ярих тийм мэрсэр хүмүүс байна л да. Энэ жоох уйтай санагдаж байна. Гэхдээ алдаж явсан, унаж явсныг бас нэг одоо юу гэдгийг дөвөөлгөд бахархаад байж болохгүй л дээ. Чингис хааны өр хүүхэд ингээд хойшлол явахдаа хоорондоо ягаал төр тар хийлэнч түүх болоод үлдсэн зүйл байгаа шүү дээ. Харин тэрнээс нь сургамж авч айл болох цөөхөн монголчууд 1.5 сая гавтгай дөрвөлжин км нутагтаа болвол одоо юу гэдгийг нэг 2 сая 600 гаруй мянган хүн нэг айтайхан шиг Монгол гэдэг нэрийг босгоод ирэх боломжууд нь харагдаад байна. Ягаад гэвэл яг энэ орчин цагт энэ дэлхийн аяг жаягтай эвтэйхэн нийцээд тэгээд эвтэйхэн гэрээ ёс юм хийгээд хүнээн бодоод ялангуяа энэ Монголд амьдарч байгаа хүнээн бодоод энэ монголчин бол янз янзын хүн ба штэ. Монголд
Энэ газар дэлхий дээр ихээс унсан нь бол Монгол хүн. Тэгж л би боддог. Тэгээ нөгөө талаар бид Монгол гэдэг нэг том дээвэрт нэгдэж чадахгүй. Буряадлаг н халхалг н баяр дөрвөлдлэг н тийм ээ. Хідүүлэх нэ юм байж их талцсан. Их талцах дуртай. Энэ бол маш их хагарал үүсгэнэ болохоос биш Монгол бүтэн байхын үндэс биш л гэж би боддог. Тийм л юм байна. Тэгэхээр эрсдэс уур амьсгалд одоо жилийн дөрвөн үлрэлт дасан зохицсон өвөрмөц онцлогтой, хэлтэй, соёлтой, заншилтай, үүнийг дагсан оюуны асар өндөр одоо чадамжтай шүү дээ манай ард түмэн маань. Үүнийг ашиглаад эвтэй найртай байх юм бол бас юунд ч хүрч болох бас боломж бол бидэнд бий шүү дээ. Тэгэхээр энэ боломжийг бүрдүүлэхийн тулд бид юу хийх ёстой? Эн чинь одоо нөгөө Марко Поло гэдэг нэг жуулчин нөхөр чинь Чингис хааны ачхуу нөгөө ховлагийн дэргэд нэлээ хэдэн жил төрийн албанд нь зүтгэсэн байна шүү дээ. Тэгээд ихтэй тэр хүн хэлсэн байт юм л да. Энэ монголчууд ер нь их гайхалтай хүмүүс. Ийм ямар ч хүн нь энэ улирч ээлжилж солигдож байдаг эрсдэсийн дөрвөн улирал шиг ааштай. Тэр аашаараа дамжуулж дэлхий ямар ч хүмүүстэй ингээд их дипломат ив ийтэй харьцаж чаддаг чадвартай гэж үнэлсэн байна л да. Тэгэхээр тэр чадвар нь бидэнд байна да өнөөдөр. Тэгэхээр тэр чадвараа дөгөөж өгөхгүй байна. Нөгөө далд байдаг нэг монгол хүнд муу тал их биш шүү дээ. Ер нь нүүдэлчин сэтгэлгээнээс үлдсэн муу тал бий. Тэр муу талаа илүү зулаад атаа жөтөө тийм үү юу гэдгийг барин 50 худлаа ярих тийм үү тэгээд алдар одоо гიშгийн төлөө зүтгэх ийм явдлаасаа болоод бол монголчуудын ив нэг хагарч чана гэж би үздэг. Тэгээд яг бодиттой үнэн зүйлийг ярьж байгаа нэгнийхээ үгийг сонсохгүй байх жишээд. Жишээлбэл Лүндэнд орж игээд энэ хуулийн их сургуулийн багш дэд захирал хүн энэ хуульч их эрдэмтэй хүн байна л да. Би энэ хүний үгийг номыг их уншдаг, үгийг их сонсдог. Тэгэхээр тэр нэг Лүндэнд орж гэдэг хүн ч юм уу. За манай энэ Гомсрон гэж Достоевскийн зохиолуудыг орчуулсан, олон зохиолуудыг орчуулсан гадаад яамны сайд нэг хэсэг Монголын гадаад харилцааг авч явсан энэ Гомсрон гээд нэг ах байдаг. Тэгээ энэ хүмүүсийн үгийг ингээ сонсож байхад Аким гоо үгийг сонсож байхад Байдын гоо үгийг сонсож байхад Орж Готугоо үгийг сонсож байхад бид нар их зүйлийг авч үлдэх зүйлийг харагдж байгаа. Тэдний гарч байгаас амнаас гарч байгаа үг тэдний улбааж үлдүүлэх гэж байгаа соёл энэ бүхнийг бид нэг тоохгүй өнгөрчих вэ гэсэн тийм бодол байдаг л да. Тэгээ эдэн ер нь заримдаа шүүмжлэлтэй ханддаг. Сая миний одоо ярьсан хүмүүс. Тэгэхээр тэр шүүмжлийн үнцнийг шүүрээд авах хэрэгтэй болохоос биш. Эднэр одоо ингэж л байдгийг. Энэ одоо зөрүү тэрс үзэлтэнгүүд гэж үжихгүй байх хэрэгтэй. Яг зөв бодол чиглүүлж зөв санаа үргэлж байгаа хүмүүсийн үгийг түүж авч төрдөөн ч юм уу хувь хүмүүс ахуй амьдралдаа гөм хэрэг болгоод бол мөн ч хэрэгтэй дээ. Тэгэхгүй үний юм л ярьж байгаа хүмүүсийг цааш нь түлхээд хин зулгуйд чадна тэрийг хажуудаа аваад байвал юу Монгол оршин тогтворын үндэс. Хятадтай юм хаанах юм нэг холцуулал болсон шүү дээ. Тэгэхээр би Монгол үндэстэн оршин тогтворын үндэс юу гэвэл зөв зүйлийг тэртээ тэргүй ирнэ буцна. Хоёр хүн юм би. Бусд нь бүгд худлаа. Би тэгж боддог. Би хүн болж ирнэ. Тэгээд хэзээ нэг цагт ботно буцахад бэлэн байх хэрэгтэй бид нар. Ирсэн юм чинь. Тэгэхээр ирэх буцах энэ хоёр хоорондын орон зайдлыг аятайхан байж чадах хэрэгтэй. Аятайхан байхын тулд худал хуурмаг амьдрах, залим их хэрэглэх, хий шунал донтох. Инээсээ л зайтай л байвал тэгэл болоо. Хэрэгтэй, хийцтэй, үнэн зөв ярьж байгаа хүмүүсийн үгийг л өстой хамгийн хэрэгтэй үг гэл түүгээд авах хэрэгтэй л гэж би бодоод байгаа юм л да. Жишээлбэл би дөнгөж чамтай нэвтрүүлгэнд орохын өмнө энэ зурагт араажвар би гоё яах л гэдэг юм л да. Гоё яахын нэг ярьсан үгийг миний тархинд айхтар буула. Хүн ерөөсөө Монгол бүтгийн дэлхий ирээд тэрчгэрээ хүнээс л бүрддэг юм чинь тийм амьдарч байгаа хүн байтугай амтнаас бүрдэн тийм ээ. Тэгээд хүн болвол өөрөөсөө доор сэтгхүйтэй ч юм уу өөрөөсөө арай дутм хүнтэй одоо ойр дотн байгаад байх юм бол тэр доошогоо яваад байна. Өөрийнхөө зиндаа өөртөө ойр хавцаа хүнтэй яваад бол тэндээ л одоо шогшоод байна гэсэн үг. Өөрөөсөө дандан давсан сэтгхүйг анзаарч өөрөөсөө илүү мэдлэг рүү тэмүүлж илүү мэдцтэй хүнтэй ойр байх юм бол сая нэг амьдрсан шиг амьдрах боломж байгаа юм байт юм байна да гэх нэг тийм ийм агуулгатай үг гэсэн яг бүтэн өөрийнх нь хэлснээр хэлж чадахгүй байна. Тэгэхээр бид сэтгэлгээний хувьд бодомжийн хувьд төрөлхийн ийм холыг харсан ааш арашинтай хүмүүсийн үгийг их чих зөөлөн сонсож авах хэрэгтэй.
Жишээлбэл Дорж Утгуан бичсэн зохиол бүтээлүүд тийм ээ. Тэр улаан орхимжны давалгаач байдаг юм уу? Тэн дээр үлдсэн үлдцүүд энэ байдгийн зураад байгаа шог зургууч байд юм уу? Тэгэхээр манай цогтуулын зурж байгаа шог зургууд бол тэр чигээр Монголыг өмөрсөн өмөрл гэдэг. Монголоор бахархсан бахархал. Жишээлбэл Чингис хааныг юу гэдгийг даавн дээр зураа зарж байгааг бол манайр ихээхэн шогол зурсан байдаг л да. Үнэхээр дээдлвэл дээдлсэн шиг дээдлэхгүй хэрэггүй. Чингис хаан гэж мянга гашгараад хэрэггүй. Чойно мугаан шүлгнүүдэд тийм аагархал бахархал их байдаг. Аз төвд би төрсөн юм. Аз төв миний нутаг авраг норчлонгийн хаанаас нь ахиаж олдохгүй Аз миний нутгаа гэж. 10 галуун дэрсэн дээр арчигдаж гусагдаж явсан азаардуулхан дөрвийн төвийн алин ч би тоож төрөөгүй юм гэж. Тэгэхээр хэн арчиж гусч явсан юм? Монголд оргиож явсан тийм ээ. Алтан орд одоо орд улсыг хэн байгуулж ирсэн? Монголын өрсөд байгуулж ирсэн. Урдлын Бээжин хэн байгуулж гисэн? Монголын өрсөд байгуулж гисэн. Тэгэхээр тийм дундаршгүй түүх, тийм дундаршгүй хэмэр бидэнд байна. Тэр улбаг зөв болж аваад дэндүү юу гэдгийг нялхсан сентиний донд тусан нялхсан өвчнөр баг өвчилж энэ Монголын аврах цаг одоо болцсон. Тэгжүүл бид бардамлыг хадгалан шүтэл гэж бододгүй шүү дээ. Ер нь альваа сүмж бүхнийг даван туулж чадах юм бол асар том амжилтын үүсвэр байдаг шүү дээ. Бурхан багшийн сургаал байдаг шүү дээ. Тийм ээ. Энэ талаар маш тодорхой альдчихсан. Таны дайсан бол таны хамгийн ойрын баг чи өөрөө шатар өөрөө шүү дээ гэж ярьсан. Шүүмж болгоныг л зөв хүлээж авч ажил амьдралдаа мөрдлөг болгож чадах юм бол энэ бол өшөө цаашаа дэвжин дээшлэх маш том үйл юм байна. Энэ дээр бас дээр дургуул бид бүгд л анхаарч ажиглаж өөртөө дүгнэлт хийж хувь хүн бүрэл анхаарч чадах юм бол бас эх орон минь евсэн нэгдэж хөгжил дэвшилөд хүрэх юм бас том үүд гарц нэгдэндээ. Тий. Одоо өнөөдрийн нийгэм бол маш тэ өөрийнхөө өмнө хариуцлага үүрсэн маш хариуцлагатай олон хүмүүсийн уулзуур юм шүү дээ энэ нийгэм чинь. Ерөөсөн дэлхий чинь тийм байна шүү дээ. Тэгэхээр 2,600 гаруй мянган хүн энэ хувь хүн болгон өөрийнхөө өмнө хариуцлага үүрээ өөрийнхөө хоолойг олдог. Өөрийнхөө мэдлэгийг хариуцуулдаг. Тэрний төлөө магадгүй өөрийгөө золихоос буцдаггүй байж чаддаг. Тийм чадвартай байж Монгол хөгжиж шүү дээ. Тэгэхгүй бидний нэг тийм их оронч бос үзэл юунд харагдаад байдаг гэхээр би их оронч үзэл ч юм уу би Монгол хүн гэхээр нэг хийсвэр юм төтлөгдөд байгаа. Хий хоосон мөрөөдөлд магадгүй урдны өнгөрсөн түүхээр худлаа бахархах. Тийм ээ? Энэ бол биш. Зүгээр миний бодоход бол өнөөдөр их сургуулийн оюутнууд хичээл рүүгээ орохдоо довжон дээрэн энэ амнаас гардаг ялагдсуудаа хаяхгүй хэрэгтэй. Амандаа зуугаад явдаг, утаа уугуулж байдаг, хүнд хор хөргөж байдаг тэр тамхины ишиг тэнд хаяхгүй хэрэгтэй. Зүгээр наацхийн жишээ. Монгол хүн бай. Би Монгол хүн баяа л гэж бодох юм бол тийм ээ. Тэгж бодож байгаа хэрэгтэй. Зүгээр энгийн наатлаа. Цоошин гойланд тэр үзэрлэнд 200 юм унчгаад тэгээд цонхын довчин дээрээ тамхиныхаа цаасыг хайж байгаа хүнийг их оронч хүн гэх үү? Эн чинь бол зүгээр зах замбраагүй. Иргэчлөө гэдгийг дур зорго гэж үзсэн. Юу гэдгийг өөрийнхөө үн цэнийг гээж байгаагаа мэдэхгүй. Ийм юу гэдэг хатуу хэлбэл их балаа солио явж байгаа л нэг гэрч. Би сая энэ манай Монгол улсаас хойд Солонгос улсад суугаа Элчин сайд Хөрлөбаатар гэж хүн бий. Гадаад яамны Азийн газарт их олон жил ажилласан. Японд Элчин сайдаар ажиллаж байсан. Ер нь Азийн газраас арай сөдлөөгүй. Тэгээ Хөрлөө ах битэр бол их амин холбоотой ах дүүс улс би нэг ажи ахаа болцгоцсон улс л да. Тэгээд Хөрлөө ахтай сая энэ Монголын дипломатууд нэг семинар юм хийлээ шүү дээ. Тэгээд тэрний дараа ингээд яриа сууж байсан Хөрлөө ахаа амнаас нэг тийм мундаг үг гарна лээ. Ер нь бол одоо хойд Солонгост нэг тийм манай хуучны тийм үлдэцүүд их байна. Манайд бол замбраагүй юм их байна гэж. Бөөр дур зургаараа авиралдаг замбраагүй юм их байна гэж. Тэгэхээр би энэ замбраагүйтлийг бол нэг их Монгол хүнд тохирох үзэл биш гэж боддог. Энэ замбраагүйтэл их даврах юм бол Монгол хүний нөгөө нэг буруу омог их дэлгэрнэ шүү дээ. Юу вэ? 2 Монгол яхаараа 3 Монгол бахараа зодтолдог гэдэг. Энэ чинь их дэлгэрээд байна. Одоо манайд бол аюултай их дэлгэрч байна. Яагууштай ч юм дээ Монголын үн цэнийг авч үлдэхийн тулд бид залуучуудаа чамлаад байх хэрэггүй. Нас агсан хүмүүсээ өтөлцсөн зүнц юм гэж адлаад байх хэрэггүй. Тэр дунд байдаг үнний үн цэнийг л олж мэдрэвэл их зөв юм да гэж боддог. Нөгөө талаар мухар үсгээр их дампуурч юм бид нар. Чисээ бурхан багшийн сургаалаас хэллээ шүү дээ. Аврал өөрөөс олдно. Чи өөрийгөө аварна. Чамаас өөр хин ч аврахгүй. Бурхан багш маш энгийн. Тэгээд төвөггүй ойлгомжтой зүйлийг л үлдээсэн шүү дээ.
Тэг бурхан буддаа гэдэг хүн. А зүгээр босож хажин бурханыг бол бид нар юу гэдгийг ерөөсөө хүн төрлөختөн чинь шүтэх бишрэх асуудал нь улс улсынхаа үндсэн хуулиар оролцсон. Энэ бол хүний эрхийн асуудал. Бид хүний эрхэнд ерөөсөө оролцох хэрэг байхгүй. А зүгээр гэхдээ хүний мухар сүсгээр тоглоод энэ Монгол хүний үндсийг унгаж болохгүй шүү дээ. Жишээлбэл өнөөдөр монголчууд өөрийнхөө үнцэнд итгэхгүйгээр өөр хин нэгэнд итгэдэг. Жишээлбэл би одоо чамд итгээд л энэ хүн л одоо миний амьдралыг аварна гэж хажууч ингэж суучаал тэгэл одоо юу гэдгийг нэг утлаг утаад явахгүй шүү дээ. Тийм ээ? А тэрний үнцэн чинь чамд өөрчлөн байна. Тэрийг л бодох хэрэгтэй л дээ. Би сүүлийн үед энэ зураг тарааж юмар харж байхад нэг харамсалтай зүйлүүд юу нь яваад байна гэвэл тэр яг хатуу шүүмжлээд зоригтой хэлээд байгаа хүмүүсийн яг мэдлэгтэй зөв мэдлэгтэй хүмүүсийн шүү. Тэрнийхээ үгийг их сонсохгүй байна. Тэгэл янз бүрийн одоо юу гэдгийндээ нэг баахан дахилга хийх юм. Тэгэл хүүхд шуухтгүй очиод ураа айлах юм. Хадганд мах вогоо шатаах юм. Энд ч юу гэсэн үг вэ? Энд ч юу гэсэн үг юм бэ? Эн чинь бол Монгол хүн биш, Монгол ёс биш гэдгийг харуулж байна. Тэгэл дорн говныг ууш тасан гэсэн. Нэг Чингис хааны академийн нэг нөхөр. Бүтэн уул шатаачаад нөгөө бидний дуурайж явах хэвээр аваагаах Данзаар авжиг гэр музейнээс нь Данзаар бондог өртөөж өгч ш. Юу гэсэн үг? Энд чинь одоо Монгол хүн ийм байх ёстой юм уу? Арвжаагийн музейгээс Данзаар бондог хулгай хийчгээд тэгээ ард олон төмнийг Монгол гуруулаад ийм зүйлдэл үнэмшээд яваад байх юм бол Монгол сонин. Монгол хүн өөртөө үнэмшиж, өөртөө итгэж, өөрөө хөлсөө урсгаж зүрхэн сааж, өөрийнхөө амьдралыг өөдөн татаж, үр хүүхдээ өөрийг нь тэнцээж явбал тэгэл болоо. Өөр юу хэрэгтэй? Нэг гэрвэл үнцэнтэй амьдрах хэрэгтэй. Тэгэл би боддгийн шүү гүрээ. Ерөөсөө 90 буцсан. Бус нь бүгд тудлаа. Тэр бол харж л гоо. Амьдрал цорын ганц үнэ. Бус нь бүгд тудлаа. Тэр дунд дандаа үнэн юм шиг удлаа явдаг. Өбөр заримдаа үнэн болж харагддаг. Тий? Тэгээс сүүлдээ одоо даахи бурхан гараад ирлээ одоо тийм юмд итгээл бол Монгол сүнэ шүү. Би нэг бүр хэлий гэж бодоод байсан. Одоо чи би Монгол хүн юм бол одоо энийг хэлэхгүй бол тэгэл дугаа байгаад байх юм бол одоо би Монгол гэж яваад яах. Ийм худлаа юмд худлаа шүншинд итгэдгээ одоо болох хэрэгтэй шүү. Ном унш. Энэ интернет юм руу ор. Хүн үнэн яаж амьдрдгийг л олж хар. Тэртэргүүл бид өхөн. Тэгж л бодоод байна шүү дээ. Тий? Тэгэл заримдаа нэг одоо нэг ийм лүүжин тавьж байгаа юм шиг нэг эмэгтэй зурагт энэ зурагтаар чи ягаад тэгээ гараад идэх юм. Зурагтаар чинь жоохон эрдмийн бядтай арай цартай дэлхийн зиндааны дэлхийн стандартны юм ярихгүй. Тэгэл Тэнгэрээс ирсэн хүн эсвэл хүн биш юм яриад байгаа. Ийм юмд л Монгол хүн итгээд байвал үнэмшээд байвал тэгэл дуусаа. Би бол юу гэж боддог вэ? Би юусе ээж гэж шүтдэг. Би ээж байгааг бол хий юм бэ? Ээж байгааг бол би хаанасах вэ? Миний аав ээжээр хайрлалтад дурлалцаж тэгээд одоо би гараа биз дээ тийм ээ. Тэрнээс биш одоо хэн нэгэн даахи урхан гаргачихаг үстэй бид нарыг. Тэгж л ойлгодог штэ би. Тэгэхээр бидний шүтэх ёстой юм чинь ээж. Тэр бусад одоо итгэл үнэмшлийн болгодог ямар юм бурхан номоо шүтнэ тэр падгүй асуудал. Хамгийн гол шүтээ минь ээж. Гэтэл ээжигээ муухай хардаг. Ээжигээ пэг эрэхлээд агаар төгсөн джинске ороод хараадаг. Гэхдээ тийм хүн яаж Монгол хүн байх бэггүрээ. Тийм биз дээ. Би ингэж шаналж явдаг. Би тийм үг сонссон. Бүр эмнэлэгт гівж байхад ээж нь сахиж байгаа шүү дээ хүүгээ. Тэгэхэд хүүн сая хэлдэг үгээр ээжийг хараад байна. Энэ бол Монголын үндэс нь биш. Энэ Монгол биш, Монгол хүн биш. Өөр Монголын нэг яруу нарагч хэлсэн байдаг л да. Би нэг олон удаа хэлж байгаа. Загас мэгшдгүн учир нулимсан далай юм байлгүй. Шувуу төөрдгүн учир өдөн тэнгэр юм байлгүй. Би ундгүн учир үсэг минь усоо юм байлгүй гэж. Харин тэнгэр намайг норгодгүн учир их орон минь намайг нөмөрч байдаг юм байлгүй гэж. Зэтэн цогтгож яруу нарагч ийм шүлэг хэлсэн байна л да. Тэгээ ийм сайн юмнууд чи хулбаатай зөв хулбаатай байдаг. Би нэг хоолон гэрт хоолойдоо суужсэн тэр нөхөр энэ шүлгээ хэлэхэд миний толгойд үлдсэн байсан. Ерөөсөө ганцхан сонсоод миний толгойд үлдсэн шүлэг. Тэгэл ийм үнд сэнүүдийг л бид алга болгоод авч болохгүй л дээ. Жаахан юм унших хэрэгтэй. Ахиу юм унших хэрэгтэй жаахан биш. Тэгээ хөрхи одоо манай үргэлжил чинь энэ хөөрхөн охид хөвгүүд ч гэдэг юм тийм ээ. Тэгээд охид хөвгүүдэд энэ төр хандаж хэлэхэд бол өвдгийн 40 хэд насалчаа ч юм уу 50 орчим насалчаад л хайр иймгээ бодоод сууж явах үе бий.
хайрын амьдрчээ гэж бити бодохгүй байх хэрэгтэй л. Хожимдсан ухаарл бүүтэйгээс. Тий, хожимдсан ухаарл бити тэгэж. Энэ оюутан залуучуудыг харахад баар маар ариг савнд их дурлах юм аа. Тэгээд тэр бол нэг үрдэн өгөхгүй л дээ. Яг энэ оргилж буцалж байгаа насан дээр энэ дурлаж хайрлаж байгаа насан дээр л сурч авах хэрэгтэй. Сураад авсан юм хин сураад авах вэ? Авахгүй ш. Чи бол ёстой бардам, ёстой монголоор бардамж амьдарч болно. Одоо Монголын дур зоригоор амьдарч байгаа энэ адгийн ардчлалыг анархизм болгож байгаа энэ аашинд автаал явах юм бол дуусаа. Шүү дээ. Би тэгж л боддог доо. Тэгэхээр чиний нөгөө би Монгол хүнээс чи би хитрээд явчихгүй гайгүй шүү дээ. Жинхэнэ Монгол хүн байхын утга учирыг бол та сая маш тод томрон бодит жишээн дээр тулгуурлаж хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ бол яг өнөөгийн энэ байгаль төрхөл үндсэндээ бидний үндэсний гутам шиг гуниг болчиход байна шүү дээ. Эмгэнэл шүү. Хэвлэл мэдээллийн хитрхи хэрэгчлөө олон ол цаагчд одоо маш том боломж олгож байгаа. Маш өргөн суугаар эдгээр өөрийгөө сурталчилж байна. Өргөн суугаар энийг ард түмэнд таниулж байна. Түүнд нь өдөр тутмынхаа амьдралын нухчаанд бүдэрсэн, зовсон зүдэрсэн хүмүүс ад жаргалыг хайж, амар тайван амьдралыг хайж хууртж очиж байгаа хэдэн төгрөгөө өгж байна. Үүнээс үүдэлтэй асар олон өрчгүүд гарч ирж байгаа шүү дээ. Хамгийн гол нь үүнийг цэгцлэхийн тулд яах вэ гэхээр нэгдсэн бодлого байх хэрэгтэй юм шиг. Яг өнөөгөр бол бид 18 жилийн турш хэдийгээр бид ардчлалын замаар явсан боловч энэ уламжлалаа бодлогын хэмжээнд хэрэгжүүлж тавьж чадсангүй. Үүний өрчгөөр ингээд олон хүмүүст бас завшаан өгöd байгаа. Хоошид үүнийг л хазаарлаж авч чадах юм бол ёс бус, зөв бус, хий уламжлалын нэр барьж, үүнийг гутаан доромжилж, янз янзын өөрийн одоо сонсон бодсон юу гэдэг бизнесийн зорилгоор хэрэгжүүлэх нь ажлаа олон түмэнд сурчилж байгаа. Энэ асуудал дээр л эхнээсээ төрийн зүгээс ч гэсэн бодлого орж явах юм бол энэ хоошид зогсох ёстой байхаа. Нэг нөгөө талаар шилжилтийн үед бид бас хараахан төгс төгөлдөр болж амжаагүй байна. 18 жил гэдэг бол бас бүхэл бүтэн улс үндэстний хувьд нэг тийм урт удаан хугацаа бол биш. Энэ завсар бас бидэнд юу ч тохиолдож болно ш тийм ээ. Сайн чимби, саар чимби тэр бүхнийг шүүж тунгаа бол бас цаг их орох байх. Хамгийн гол нь хуу хүмүүс маань үүн дээр хандахтаа л өөрийн гэсэн бодолтой байж би хэн бэ гэдгээл бол дээр нь оюунлаг талын хүмүүсийн сургаал айл дээрээ сонсож өдөр тутмынхаа ажил амьдрал мөрдлөг болгож авах юм бол энэ бол бидний одоо хамгийн гол монгол хүн монголоор үлдэх юм одоо эрхэм зориг юм болоо гэсэн ийм л дүгнэлтэнд хүрч байгаа. Тэгэхээр та бол одоо маш сайхан одоо санад сэрхүүс юм аль дөрүүдийг үзэж олонд маань айлдлаа. Тэгээд гүрээ энэ л дээ одоо танай зураг тарааж байгаа. Би энэ зураг тарааж байгаануудын холбоо гэж байдгийг дуулсан л да. Тэгээд энэ Алтайтай уулзах юмсан, Ингутайч уулзах юмсан гэтэл би авир мэд рүү ярьлаа. Үгүй энэ чи арай дэндлээ нэг арай нэг ондоон хүнд өгөөж өгөх зүйл одоо гаргаж болохгүй байна уу гэх ингэ ярьсан чинь орж ирээ загнаад одоо хүний эрх мэрх яриад мөнгө төлнө төлдсөн бид нар төлдөг өрдөг юу гэдэг нь одоо чамайг чад хэлгэн хараалж чадах хэлэгдэг айлгадаг гинэ. Тэр тийм байхгүй. Тэгж чадахгүй. Зүгээр энэ бол юу гэдэг юм бэ? Би нэг галзуугийн имлэгтэл хөвтөд байгаа юм шиг галзуугийн имлэгтэл байгаад байгаа юм шиг санагдаад байгаа. Өөрөө нэг өвчтөнд бас. Тийм л юм анзаарагдаад байгаа. Тэгэхээр энээс яаж бид нар гарах ёстой юм бэ гэвэл шинжлэх ухаанд жоохон үнэмшиж ойр байх хэрэгтэй юм шиг байна. Тэгээ шүтгэх юм бол миний хувьд бол ээж өвөр босны юугаа шүтгэх нь хамаагүй л дээ зүгээр альва зүйлд л их л бодтой л хандаад л сурч хэрэгтэй л дээ хүүхдээсээ ахуулаад хүүхд нь хүртэл гэж л бодож байна. Чиний хэлдгээр төрийн бодлого байх. Төрийн хар хайрцагны бодлого байх хэрэгтэй. Энэ хэвлэл мэдээлэл үзэл сурталчилгын байгууллагуудын хар хайрцагны бодлого, репертуарын бодлого, репертуарын урын сан гэж ярьд юм да хуучнаар бол тэр бодлогыг их цэгцтэй хийж ингэж явахгүй болвол энэ оюун санааны хоосрол орчинд алимдуулаад их эвгүй зүйл Монголд нүүрлчихлээ. Нөгөө талаар манайд энэ нүүрлэх үндэс бий. Хуучин зөвлөлт засгийн үед юу гэдэг юм бэ? Монголыг орвонгоор нь байлгахгүй тийм зорилго байсан юм шиг байгаа. Зүгээр би энэ миний бодол шүү олон хүний бодол биш базруу бурууг нь хүлэвэл би хүлээх ёстой. Жалгын нэг дараагаа хийцэн тэгээд нөгөө цусаарт гэхдээ тэгээ архины. За тэгээд одоо бол суртаалын ийм мунхаг аран шиг ноёлчод байна л да. Тэгээ энэ мунхагаас арилгахын тулд бид гэгээрсэн хүнтэй байх хэрэгтэй. Хүн нь сэтгэл нь гэгээрсэн байх учиртай. Хүн нь сэтгэл юмаа гэгэрүүлээд оюун тархиар цэнгэгжээд ирэхээр зэрэг улс үндэстнэрээ гэгэрлийн төлөө явах хэрэгтэй. Тэрнийг л хийх хэрэгтэй. Тэрнээс биш гэгэрээгүй хүн болвол ингээл альва мухар юмд итгэл явна. Тэгж яваад яах юм? Тэгээ нөгөө талаар залхууг юм мунхаг. Биерүүл хараа зүгээр чих зүгээр сонсон
Тэгсэн хэрнээл гүрээ ах намайг тижих хэвээр. Гүрээ ах зураг тарааж он сайн ажилдаг хэрнээ дүүгээ харахгүй өстой муухай. Тэгэл одоо арх уучаал яриад агсан тавьдаг ч юм. Энэ чинь Монгол хүний үнцнийг унгаж байна шүү дээ. Тийм л юм байгаа. Тэгээ монголчууд чинь мэдлдэг, ярьдаг, хэл заяг нь их ондоон гарын шин тав суучууд зүгээр Монгол хэлийг үгүйсгдэг ганц хоёр хүнтэй би таардаг л да. Би бол Монголын энэ хэл ёс заншлыг яг энэнтэйг энэ морин хууртайгаа, энэ дуу хууртайгаа, энэ уртын дууны та нар тэр гүнзгий ухааныг хараа. Мөн ч мундаг шүү дээ. Тэр уртын дуугаан задлаад бид уншдаггүй юм байна. Жишээлбэл Арбажагийн үлэмжийн чанарыг бид задлаж ойлгоогүй л явж байна. Шүү дээ. Тэгээ бодхолоор зэрэг бол бид их зүйлийг бясалгаж ойлгох хэрэгтэй. Хүүхэд өвгөдгүй, хөгшөд өвгөдгүй. Настай 8 настай улчраас ахвал 80 настай өвгөд хүртэл их л зүйл бодох хэрэгтэй л юм л гэж би бодож байгаа. Тэр бидний өвгдөөц биднийг сайн сайхан амьдруулахын тулд одоо халуун амааран, бүлээн цусаран тэмцэн байж энэ газар нутгийг бидэнд үлдээсэн. Газар нутаг төдийгүй бүхэл бүтэн соёлыг бий болгож үлдээсэн. Монгол хүн монголоор амьдрах. Тийм ээ. Тэгэхээр энэ их агуу их соёлыг өдөр тутам бид амьдралдаа мөрдлөг болгож чадах юм бол бас ухаалаг амьдрах, оюунлаг амьдрах, аз жаргалтай амьдрахын түлхүүр нь бол бидэнд байгаа шүү дээ. Чухам үүнийг яаж нээх үү гэдэг дээр л одоо гацчихад байна шүү дээ. Тэгээ энэ түлхүүрийг сайн бэхжүүлээд авахын тулд энийг нээхийн тулд тийм ээ өөрийнхөө ухааныг их задлах хэрэгтэй хүн болгон тийм ээ. Хэрвээ авьяастай бол заавал одоо юу гэдгийг жүжигчнийг ч юм уу бүхийг ч юм уу сурвалжлагч ч юм уу авьяастай гэхгүй шүү дээ. Хүн өөр өөрийн авьяас байгаа шүү дээ. Гой одоо энэ ширээ сандлыг гой хийдэг урд үүтэй дархан мархан за юу гэдгийг. Тэгэхээр тэр авьяасаа ихээх нээж хэрэгтэй хүн. Өөрийнхөө өмнө шүү дээ. Бусдын өмнө биш. Тэгэхээр чи бусд үнэлнэ. Тэгэхээр чи үнэтэй хүн болно доо. Үнэгүй юм хорвоод ерөөсөө байхгүй. Дандаа үнэгүй юм бодож явна манайхан. Чи чамаас нэг бэлэг гордоод энэ над нэг бэлэг өгчих байгаа. Үнэгүй л ойсах. Үгүй байхгүй. Би ч үнэтэй гүрээ ч үнэтэй. Тийм учраас бие биентэй үнэтэй байх хандлагыг тогтоож Монгол орш. Тэр үндэс нь алга байна. Тэгээд түрүүн би ярьж байсан мартаатглаа нөгөө телевизүүдийн холбооныхонтой уулзаж юу хийх гэсэн бэ гэвэл тэр манай энэ Баабрын нөгөө шинжлэх ухааныг өмөөрөх гэдэг нэг сая хэд гарлаа шүү дээ. Үгүй энэ шинжлэх ухаанаар далиндуулаад, уламжил ёсоор далиндуулаад ингээд мөнгө олоод хэрэгсэл болгоод энэ бол гинт хэрэг шүү. Тэгэхээр зэрэг энүүнийг нэг бүх зураг тараажаанууд нэг дор нэг явуулж энэ Монголын үзэгч залуучуудад нэг оюун санааны чи Монгол хүн шүү. Өөрт чинь учир би чи өөртөө итгээ Монгол гэдгээ нотлохын тулд завгүй ажил гэдгийг ойлгуулж өгөхгүй юм бол биш болох гээд байна л да. Тэгээ уул нь би Монгол хүн гэхээр одоо юу гэдгийг аргалын утаа мөргөлсөн гэж ярьдаг цаг өнгөрчөөд байна. Уг нь бол мөн. Гэхдээ өнгөрсөн. Цаг үе 21-р зуун тэс ондоо юм шаардж байна. Компьютерийн зүүн, шинжлэх ухааны 90 тийм ээ. Тэгэхээр энэнд чинь нэлээд улбаатай хандах хэрэгтэй. Энэ гадаа дотоод хэл болын сурах хэрэгтэй. Гэхдээ тэр гадны хэлийг тэр олон мянгаар нь сурчдаг хүн ч ховрол байх л да. Зүгээр хэлийг бол би альва хэлний боловсролыг эзэмшнэ гэдэг бол уншиж мэддэг, сонсож мэддэг, орчуулж мэддэг, бичиж мэддэг, ярьж мэддэг энэ таван цулыг жимбэл хийцэн хүн л одоо тэр хэлийг ярина мэднэ гинэ болохоос ш дураараа авирлж тэр чинь том соёл. Англи хэл том соёл. Тийм ээ? Япон хэл том соёл. Барахгүй соёл. Монгол хэлийг одоо юу гэдгийг аргалд явсан ээж гэдэг дууг Японд очиод орчуулах гэсэн болохгүй байсан гэж байгаа юм л да. Өхрийн баасанд явсан ээж болчих гээд. Тэгээ одоо төлөөнд явсан ээж гэх хүн энэ гэж байсан гэж. Тэгэхээр ч Монгол хэл чинь бол орчуулагдж болохгүйгээр нэг онцлог байна тийм ээ. Тэгэхээр зууд гэдэг үг англид очиод орчуулагдаагүй зууд тэгэл одоо тэр чигээр гэр тэр чигээрээ байгаа. Тэгэхээр манай монгол хэл тийшээ явж л үг л дээ тийм үү. Тэгэхээр энэ хэл соёл гэж юм чи хоорондоо нэг хэл зааг багтай. Гэхдээ өөр аран шоонцлогтой шүү дээ тийм. Энэ чинь монгол хэлний юм байна. Энэ монгол хүн гудамд явж байхад Герман энтерт Берлинд явж байхад хүн байна гэтэл монгол хүн байд. Алхаан хүртэл ондоон шүү. Би тэгж боддгийм л яг дэндүү уран бодсон байж болно. Би ингээ сайхан завлаад удаахан сууж агаад босоод элсэн дээр суугаад босоход миний суудлын орыг одоо монгол татлаган бичлэгээр гоё бичдэг хүн бичих юм бол монгол гэж гараад байна. Монголыг завлж суучаа босоход бол тэрийг уран сэтгэл гоё бичдэг татлаган бичгээр бичдэг юм бол тав гэж монгол гэж гаргаад ирэх жишээтэй ч юм уу. Тэгж монголоо хайрлж би өөрөө монгол хүн шүү гэдгээ хайрлж явахгүй юм бол болохгүй ээл гэж бодож байгаа. Тэгээ энэнд олон хүн эмзэгэлдэг юм аагүрээ. Одоо юу гэдгийг сургам гэдгийг илүү дутуу юм яриад тэгээд би сонссон. Тэгээ яриад яваад байна энэ төр гэд. Үгүй тэгээ дугаа байх гэхээр чи энэ муухай бузар юмнуудаа эвлэрчих гээд. Тэгээд гэртээ амиа удаа сууж боломгүй байна. Тэгээ энэ өсөд өндийж байгаа залуучуудыг хордуулахыг хүсэхгүй шүү дээ би.
Тэгэхээр залуучуудыгаа муу юмар баг хордуулъя. За яг утаа мутаа хордоо дууслаад иртээ дэргүй. Тэгэхээр би бодож байгаа шүү дээ. Энэ утаа энтрийн чинь хэмжээ нөгөө хордуулдаг хэмжээнд хүрээгүй байх гэж шүү. Сая зурагтаа тэгж ярьж байна. Тэгэхээр ерөөсө хордуулах хэрэгтэй байсан юм байна. Тэгээ хордуулах хэмжээнд хүрээгүй байгаа юм байна. Тэгээ одоо хүрэх гэж байгаа юм болов ч гэж бодлоо л доо. Тэгэхээр ийм л адгийн бодолтой урагшаа гэсэн бодлого яваад байх юм бол ямар хэрэг байна л гэж бодоод байгаа юм. Би бол тэр утаа авнаар имийг хордуулдаг аппаратыг авчраад өчнөө төгрөг зарж яхаар үгүй энийг харилцах тал дээр мөнгө зарамаар юмсан гэсэн юм бодоод байгаа юм л да хөө. Нэр нь газрын зураг тэмдэглээгүй, нэмэхэд нэмэгдэхүүнгүй, хасахад хасахдаггүй нэг жижигхэн аралд газар хөдлөхөд. Адгийн наад заханал аниргүй хэрийн нам гүмийг ангийн буун дуун зочооход би үхдэг. Насны ганцад олон үхэх над хамгаас хэцүү байдаг. Энэ үнээс илүү хэцүү нэг насанд нэг удаа үхдэг хүмүүстэй хамт амьд байх бүр аимшигтай гэж. Тэгэхээр нэг наслах насанд нэг удаа өгчихгүй байх хэрэгтэй юм. Би энэс юу ойлгож байна гэвэл тэр дэлхийн дулаар мулаар энэ байгаль дэлхий эколог тийм ээ. Тэгэл Монгол минь ойрмоглож байна тийм ээ. Тэгэл хүн төрөлхтөнтэй их холбоотой. Эн чин цаана Монголыг харамлсан харамлал. Монголоо өмөрсөн өмөөрл явж байна л гэж бодоод байгаа юм л да. Тэгээд хүний миний тэнгэргээд мундаг шүлэг. Би өнөөдөр монголчууд энэ уран хавгаан гүн ухаан руу нэлээд өнгөйвэл мөн сайнсан. Тийм ээ. Дахиад урхан бол тэгэл явжлаа гэл. Яа. Аль болохоор оюунлаг тал руугаа л жоохон хэлбиж үзвэл бас Хэлбий бүр төрлөө зүгээр байгаа. төрлөө нэлээд хэлбэх хэрэгтэй. Нэлээд туушрах маягтай хэлбэх хэрэгтэй. Гэхдээ ер нь альва зүйл альва үйл хэрэгт хэтэрхий туушрах бас буруу л гэж би боддог шүү дээ. Оюунлаг байж л амьдралыгаараа бодитоор харна шүү дээ. Ухаалаг байж оюунлаг байж өнөөгийн амьдралыг бодитоор харж өнөөдрийг бодитоор харсан хүн маргааш юм харна шүү дээ. Тэгэхгүй өнөөдрийг биш өнгөрснийг нь л хараад яваад байх юм бол эсвэл тэр зогсон газраа зогсоод байх юм бол одоо юу ч л өршлөхгүй байна шүү дээ. Бидний одоо энэ хэдийгээр үндэсний хувьд богинохон боловч 10 хэдэн жил бол бас л нэгэн хүмүүний амьдралд бол бас урт удаан хугацаа шүү дээ. Бүхэл бүтэн 3-1 хэмжээ. Гэтэл одоо энэ үе бол үндсэндээ нэг тийм зогсонг байдалтай л яваад өнгөрчихлөө. Хоошид юм байхгүй байх л да. Монгол түмний заяа өндөр дээд эдгууртаач гэж манайхан бас их ярьдаг. Тэгэхээр Монгол түмнийг заяан түшиж бас амар амгалан сайн сайхан амьдрах тэр сайхан одоо он цагууд бол айлчлан айсуу гэж ингэж найдаж байгаа. Гэхдээ бас найдаад хүлээгээд байх хэрэг биш. Болох хэмийг, бүтэх хэмийг бас ард иргэдтэй сануулж анхааран авч ажил амьдралтаа мөрдлөг болгох талд нь тус төхөн болгоё гэдэг үүднээс бид энэ нэвтрүүлгийг одоо эхлээд явуулж байгаа. Монголынхаа төлөө цоглох зөрөгтэй хүн бүхэнд зориулж эх орныхаа тэр сайхан баялаг сайхан уламжлалыг мэдэж амжаагүй одоо нэлхс балчиртан мэдсэн боловч төдийлөн хэрэглэж одоо дадаж чадаагүй дунд үеийнхэндээ за нэгэн үеэр бүхэл бүтэн үе маань хоосон хоцордсон шүү дээ социализмын коммунизмын үед тэр хоосон хоцордсон хүмүүстэй бас дахид эргээд тэрийг нэг харж байгаа. Харснараа тэрийг одоо үр ачтаан үр хөвгтдээ үлдээчих гэсэн нэг ийм сэтгэл төрөөсөө гэдэг үүднээс л энэ нэвтрүүлгийг бид бэлтгэж явуулж байгаа. Тэр энэ бол одоо Монгол хүн бүрт хөрчил байх юм бол манай нэвтрүүлэгт оролцож байгаа Эрдэнэтэн мэргэдийн ухаалаг ариунгийн айл дүр сургаалыг ажил амьдралдаа хүргэжил чадах юм бол одоо бидний зорьсон зорилго биелэх юм. За үүгээрээ бид одоо Монгол улс маань тусгаар тогтнож үн удаан одоо бат оршихын л одоо суур нь болоосоо л гэсэн юм өчүүхэн хүсэлтэд явж байгаа юм л да. Тэгэхээр манад бид дотроо нь бол одоо үндэсний соёл маань янз янзын байдалтай болчлоо л доо. Үнэхээр энэ тэр жинхэнэ соёлын их сурвалжийг нээдэг хүмүүс нь хөшигний цаан суучгаад дундуур нь ол цаагчд маань орж ирчихээд ингээд бидний толгой эргүүлээд нэгдүгээр. Хоёрдугаарт гадны маш олон төрлийн соёлын урсгалууд бас орж ирж байна. Үүнд энэ мэдээллийн их одоо дайн дажинд ард иргэд өнөхөр самуурчжээ. Аль нь зөв бүү, аль нь буруу юу гэдэг дээр одоо үнэлт өгнөлт өгөхөд тэр хүмүүсийн буруу биш шүү дээ. Үндсэн суур нь байгаагүй юм чи. Тийм. Тэр суурийг бид эхнээс нь зөв тааж өгмөр байгаа. Үүний тулд одоо юу хийвэл одоо зохилтой байх нь хувь хүн өөрөө юу хийж болох нь, хамт олон юу хийж болох нь, улс орон төрийн зүгээс энэ дэр юу хийвэл зохилтой. Төрийн зэгцтэй бодлоготой ер нь ямарваа нэгэн байгууллагууд ч гэсэн зэгцтэй бодлоготой тийм үйл хэрэг явуулаад хууль дүрм журм нөгөө хүнээ өмгөөлсөн аварсан тийм тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Шүүх засаглал нь болохоор зэрэг бол хүнийг аваачаад дандаа
боомлж дарамталдаг тийм арга барилаар биш. Аль болохоор хүнийг цайруу талаас нь харж ханддаг тийм хандлагатай хууль тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй л дээ. Тэгж байж энэ хүмүүс ингэж юу гэдэг өөрийгөө одоо булсан тийм ухарсгээс аврагдах боломжтой. Тэгээд хүн болгонд бас ер нь нэг хэлэхэд хувь хүнд өөрт нь халдаа байгаа. Тэгэл хинэгнээс нэг гордлог харж байдаг төрөөс ч юм уу шашнаас ч юм уу тийм үү одоо түрүү хэлсэн ах эгчээсээ ч маав ээжээсээ ч юм уу гордлог харж байдаг. Тэгэхээр би бол боддог ер нь өөрөөсөө л гордлог хай. Өөрөөсөө л аврал ир. Бурууг өөрөөсөө бас хайгаа сурчих. А бусдад сайхан байгааг нь бусдын сайхныг олоо хараад сурчих. Гол гэж бодоод байгаа. Тэгээ бид энэ дүү хитрхи өөртөө хайргүй хандж байгаа юм л да. Биендээ хайргүй. Аминдаа хайргүй. Дандаа хортой юм хэрэглэн тийм ээ. Тэгээд бодглохлоор зэрэг бол өөрийнхөө үн цэнийг нэгдүгээр төрсөн тавьсан хүн л энэ жамсныхаа зам руу хэцүү орох байх л гэж бодож байна л да. Жишээлбэл одоо та нар хараа бүхэн өргөнөөс ахуулаад цогтуу одоо янз янзын хүмүүс би дүүрэн байгаа нийслэл хот шүү дээ. Хадгалаад нийслэл хотын өөрийнх нь бодлого гэж байна. Энд хүн амьдардаг юм. Мал биш хүн амьдардаг гэдгийг бодох хэрэгтэй шүү. Энд хүн явах замтай байх ёстой. Хүн хөлжиж байж байгаа бол унаага зогсоодог газартай байх ёстой. Хүн амьсгалдаг, амраа зогсдог талбайтай байх ёстой. Гэдэг бодлогыг хот барьж явах ёстой шүү. Тэрнээс биш өнөө хүний энэ үн цэний чинь байхгүй бүгдийг байхгүй болгоод газрын 8 авилга хэлчихар чинь балраад байна. Ерөөсөө Монгол хүний нэг л дайвалцаад байгаа далайн давлгаагаар бол дандаа давлгаатай байгаа амьдрал нь бол энэ төр засгийн бодлого гажигдсан олигархууд гэж байна. Энэ олигарх гэдэг үг 3000 жилийн өмнө гарсан гэнэ Аристотель гэдэг хүн олж харсан гэсэн. Энд Монгол хүн төрөлхтөнд байдаг байна да. Францч байдаг байна тийм үү? Францад бол хуулиар тонол хийгчдэг Фридрих Бастиа гэдэг хүн шүүмжилж байсан. А тэгээд тэдний үг явсаар байгаад олон мянган жилийн дараа үнэтэй болсон. Шотландын Адам Смит байна тийм ээ. Хүн төрөлхтний энэ зах зээлийн шуурган донд ер нь хүний эрх чөлөө эдийн засаг гэж юм төрн гэж юм ямар байх вэ бүгдийг бүр ингээд маш энгийнээр онол арга зүг нь гаргаад өгсөн. Тэгэхээр эн чинь их нэлээд олон мянган жилийн дараа л бий болж шít. Тэгэхээр Фридрих Хайекийн хэлсэн үг бий. Хууль нь хүнээ хамгаалаад өмгөөлөд ирэхин хүний хуулиа өөрөө хамгаалдаг гэж. Тийм тогтолцоо манайд байхгүй. Тийм тогтолцоо бий болохгүй юм бол яг энэ чигээрээ явна. Энэ чигээр хүмүүс мухарсагт итгэн дундуур нь одоо тийм өмнө самун юу гэдгийг оюун санааны самуурсан баахан юмуд орж ий тэр нь итгэе явчих болно л гэж. Тэгэхээр ийм тунгалаг зүйлийг бий болох хэрэгтэй л дээ. Гэтэ энд бол нэлээд хугацаа орох юм шиг ба. Гэхдээ шантрахгүй. Шантрахгүй Монголыг аврах тийм одоо үнц нь бол бидэнд бий. Ялангуяа зураг дараажнууд энэ хэвлэл мэдээллийнхэн бол их зөв голдралтай их зөв аягтай л байх хэрэгтэй юм байна. За тэгээ хүний мод дурлал хүний уул шагаагаал яваад бол бүр ч хөдлөхгүй. А зүгээр хүний сайхныг хараад өөрийнхөө сайхантай нийлүүлж чаддаг тийм ээ. Хүний муухайг нь харж чад тоодог. Надад тус энэ хүнд байдаг муухай юм биш дээ гэж чаддаг. Тийм сэтгхүйтэй болох хэрэгтэй хүн. Тэгэд хүн болгоны сэтгхүй нэрвүүлж иж байж л сая нийгэм нэрвүүлчихнэ гэж бодоод байна л да би. Би тийм л бодолтой байдаг. Тэгэхээр ер нь Монгол хүний үнцэн гэж юм одоо хаашаа явчих ваа гэж манайхан их ярьж байгаа. Дотоодод ч тэр гадаадд ч тэр Монгол хүний үнцэн бүр шалдан бовчихжээ. Ямар ч одоо үнцэнгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ үнц хүнийг Монгол хүний энэ үнэлэмжийг бид яаж дээшлүүлэх вэ? Энэ үнэлэмжтэй байж бид хөгжинэ. Үнэлэмжтэй байж Монгол улс оршин тогтно. Монгол хүний үнц нь ерөөсөө алдагдаагүй байгаа гэдэг би эргэлздэг. Ягаад гэвэл Америкт яг мэрэгчлэр амьдарч байгаа эмч хүн бий. Ойлгож байна уу? Тэгээд тэр хүн үнцний алдаагүй Монгол гэдгийг бахархаад Америкуудыг бүр хүндэтгэлийн татаад явж байгаа хүн бий. Германд ч тийм эмч бий. Японд бий. Японд одоо энд Амра гэж залуу би бүтэн нэрийг мэдэхгүй байна. Тэр Японы Омота гэж мундаг докторийн шав гэж байгаа. Тэр Омота гэдэг хүн хэлж ийсэн. Танай Монголд энэ Амра гэж миний гарын шав очих юм бол танай эмнэлгийн асуудалгүй болно гэж. Тэгээд тэр залуу энэ дээрээ эмнэлэг байгуулах гал хөөцөлтөл явж байгаа сурагтай байл. А тэрийг дэмжихгүй л байгаа байхгүй. А тэгэхээр Монгол хүн үнцэнтэй хэвээрээ байгаа. А тэр үн цэнийг хэн унгаж байна? Хүнд суртал, дарангуйлал. А тэгээд өөрт нь талцсахгүй болохоор дандаа үн цэнийг унгадаг. Энэ л алдаа байна. Тэрнээс биш Монгол хүний үн цэн байгаа шүү дээ. Монгол хүн өөрийнхөө үн цэнийг дэлгэрүүлэх гэж их мачиж байгаа. А тэр мачилтанд энэ манай өнөөдөр нийгмийн тогтолцоо нь эсэргээр үйлчлээд сөрөг нөлөө үзүүлээд байгаа явдал байна.
Үнц нь байж л шүү дээ. Өнөөдөр тухайлбал чи надтай ярилцаад Монголынхон төлөө шаналж ингэж энэ ч том үнц юм. Өнөөдөр ТV эсгэдэг зурагт радио ийм зөв голдролуу тэмүүлж ингэдэг чинь том үнц юм шүү дээ. А энэ үнцнийг дөвөйлөгдөх бодлого хэрэгтэй байна л гэдэг. Таны хэлдэг зөвлөлтэй хувь хүн болгон өөрөө өөрийг нь тодорхой хэмжээнд үнэлж байгаа. Хэн юу чадах вэ? Мэдээж тэр хүн өөрөө чадах учраас тодорхой хүн үнэлт өгнө шүү дээ. Өчнөө сайхан одоо оюунлаг чадвартай залуучууд би ялангуяа хэлийн чандад ажиллаж амьдарч байгаа. Жинхэнэ өөрийнхөө бор зүрхээр амжилт оргилдонд хүрч дэлхийн томоохон корпорациудад олон улсын эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа олон залуучууд бий. Тэр хүмүүсийг хэрвээ эх орн нь нөхцөлийг бүрдүүлээд дуудах юм бол хинч татгалзахгүй. Эх орныхоо төлөө тэд ирээд л хүчээ өгөхөд бэлэн л хүмүүс байгаа. Хамгийн гол нь энэ үн цэнийг ойлгодог, мэдэрдэг. Энэ чинь Монгол улсад хэрэгтэй юм. Үндэсний тусгаар тогтнолд ард түмэнд Монгол үндэстнээ бахархал омогшлыг бий болгоход хэрэгтэй юм гэдгийг л олж харах нь чухал байгаа юм л да. Тэгэхээр энийг харахыг хүсэхгүй байгаа юм уу, харахгүй байгаа юм уу энэ эрх мэдэл бүхий хүмүүс үүн дээр л би их одоо санаа зовниж харамсаж суудгийн зүгээр энэ тал дээр бид бас нэг юм хийх санаатай төлөвлөл байгаа. Ер нь одоо хэлийн чандад ажиллаж амьдарч байгаа энэ өөрийнх нь одоо чадлаар амжилтанд хүрсэн залуусынхаа талаар нэг яг иймэрхүү нэвтрүүлэг бэлтгэе. Ард түмэндээ хүргэе. Тэдний одоо хүсэл сонирхлыг, авяас чадварыг хүргэж үеийнхэн залуусын одоо тэр омогшил, бахархлыг төрүүлье. Монгол хүн ийм их чадвартай, боломжтой юм байна гэдгийг нөгөө талаар тэр хүмүүсийн үгийг бас төр төргийг гэсэн ийм нэг давхар бодолтой он гараад хийх санаатай төлөвлөж байгаа л да. Ажил төрөл маань бүтэж гимээр үүнийг бас үзэгч олондоо дуулгах ч тэгэхээр таны хүү байж болно, охин байж болно, хамаатан байж болно, хэн ч байж болно. Хэлийн чандад үнэхээр одоо авяас чадвараараа ажил амжилтанд хүрч тодорхой төвшөнд гарчихсан бусдад үлгэр дуурайл болчих хэмжээнд хүрч ажиллаж амьдарч байгаа бол та бүхэн бас манай Будда медиа группт хандаараа бид бол одоо таны одоо ойрын хүнээс чинь эх орондоо сурталчлах түүний авяас чадварыг бас ард түмнэрээ үнэлүүлэх эргээд энүүгээр дамжуулаад бид Монгол түмний үндэсний бахархлыг төрүүлэх л одоо ийм л зорилготой юм бодож санаж явна. Тэгэхээр сайн улс бүтэх болов гэсэн ийм л найдлагатай л байгаа да одоохондоо. Бүтнээ ер нь хүн дандаа сайхныг бодоод явхад бүтдгээ. Би л тэгж удангүрээ. Би бол заримдаа ингээл ажил өтөхгүй байна тийм ээ. Тэгт нь эргээд налаймаар санагддаг. Бүтчил таараа. Гэхэд бүтнэ. Яг л хүнд өөрт нөгөө сэтгэл оюуны бядгийн юм их нөлөөлдөг. Энэ оюун тарих гэж юм чинь бид нар бол их зөв чиглүүлэх юм бол гомө хэрэгтэй ч шүү дээ тийм ээ. Зөв чиглүүлвэл буруу чиглүүлвэл тэгэл чөтгөр. Хүн чинь чөтгөр тал нь байдаг, бурхан тал нь хоёулаа зэрэгцэн явж идэг гэж шүү. Бид ч хоёуланд ч байж байгаа. Тэгэхээр зэрэг юу гэдгийг арай болох биендээ гэгээтэй сайхныг бодоод явж байхад л зүгээр адгийн наацхан л ой гүрээ чи өнөөдөр ямар гоё харагдаж байна. Надад ч ямар гоё юм бэ. Хөгөлтөл гүрээ тэр өдөржингөө гоё явнаа да. Ямар сайхан юм бэ. Соох намайг тгий хэлчлээ гэ. Нэг тийм дулаан ог бид биендээ хэлж чадхаа байтсан. Айл болохоор ямар хачин юм гээл нэг тийм нэг атаач үүднээ сандаад байдаг. Тэгэхээр чинь бид нар ийм ялимгүй юмнаас нөгөө Монгол хүнийхээ үн цэнийг алдаад байгаа юм аа. Маш их алдаж байгаа. Тэгээ инэмгүйгээр нэг сайхан байцгаах юмсан да Монголынхаа дүүсмэл гэж боддог доо. Өнөөдрийн нийгмийн байдал маань бас ард иргэдэд маань бас хүн дээр нөлөөлж явах шиг байгаа. Тийм ээ. Олон стрессүүд байна шүү дээ. Өдөр тутмын амьдрал ахуйгаас ахгуулаад төр засгийн бодлогоч гэдэг юм уу таашааг таалагдахгүй олон зүйлд хүмүүс сэтгэл зовниж дүнсгэр явж байгаа. Годомжинд алхаж байгаа хүнд өөдөөс инээмсэглээд ярьж байгаа хүн ер нь хаврал байгаа шүү дээ. Үүнийг бид бол дотроо анзаарахгүй байгаа. Гадаадад нэг хэдэн жил болоод ирсэн хүмүүсүүд энийг маш сайн анзаарч байна. Ерөөсөө Монголд инээсэн хүн харсангүй. Бүгд л нэг л дүнсгэр яарсан, ууралсан л хүмүүс л явж байгаа юм гэж. Энэ бол одоо үндсэндээ аимшигтай юм шүү дээ. Тэгэхээр энэ байдал аль болохоор л хурдан үргэлжлэл дуусаасаа л гэж л одоо наа чи ийм юм байгаа юм гүрээ. Лао Цзэ гэдэг энэ хятадын дорн дахны эрдэмтний нэг хэлсэн үг байдаг. Энэ либертар санаа үзэл либертарианизм гэдгийн суурийг тавьсан нэг хүн байна лээ. Би зүгээр харж байсан. Тэр хүн альва үндэстний юм уу тийм үү төрийн толгойд аавгаа их ухаантнууд сууж байхад доор дардууд нь ерөөсөө юу болж ийн хинд юу хамаа сайхан амьдарч байдаг гэж. Аавгаа их суутнууд аавгаа их ухаантнууд төр барьж байхад тэд төр байна уу хамаагүй байдаг ш. Юм да янз нь сайхан зоргоор одоо зөв амьдарч байдаг гэж. Тэднээс доош ухаантнууд төр барьж байхад тал засч бялдуучж эхэлдэг. Тэрнээс доош ухаантнууд төр барьж байхад одоо уурлаж бачимдаж байдаг тийм ээ. Тэрнээс доош ухаантнууд төр барьж байхад аллах таллах хэрүүл хараал болж байдаг гэж.
ийм 4 категори гаргасан байт юм л да. Би яг Лао Цзи хэлсэн үгээр нь хэлж илүү яав. Зүгээр агуулга нь яг энэ баггүй. Тэгэхээр зэрэг манайх уулна тэр хамгийн дээдлийн одоо авуугаа их ухаантнууд төр барьчих юм болвол ухаантнууд төр барьчих юм болвол бид одоо шаналх зовлонгүй чи нэвтрүүлгээ хийгээл би дуугаад дуулаад жүжигээ тоглоод мужаана хийгээл тийм ээ гэрийн одоо гэртээ байж байгаа бүсгүй бол одоо ямар арвэдгийн жаргал байх боломж байна л гэж үзэж байгаа юм л та. Тийм л зүйл юм байгаа. Тэгээд манайх бол хамгийн сүүлийн тэтгэврт нь яваад байна л гэж үзээд байгаа. Энэ одоо өнөдөө хараа зөвхөл тийм ээ харамсалтай санагддаг надад бол. Тийм учраас Монгол хүнийхээ үндсэнийг төрийн бодлогоор хараат бус үзэл сурталын байгууллагын зөв мэдрэмжээр хараат бус шүүх тогтолцооны зөв мэдрэмжээр хараат бус гэдэг нь үстэй төрийн байна, мөнгөний байна, баячуулын байна тийм эдэнд хараат болчиход байна тийм янз бүрийн хүмүүс. Тэг энэ л их гайдраад байгаа юм. Тэгэл би бол өөрийнхөө хараат байх дуртай. Өөрийнхөө Ховхон өөрөөрөө байх л одоо. Өөрийнхөө хараат байх дуртай. Гэтэ юу гэдгийг миний одоо саяны ярьсан одоо шүүмжилтэй хандсан зүйлүүд бол бүгдийг үгүйсэх гэсэн асуудал биш. Юу гэдгийг бүр муулаал ингээл жадлаал байгаа асуудал биш шүү дээ. Зүгээр зөв юм байвал надаас буруу юм байвал хайчхал буруу юм байж магадгүй шүү надад. Тэгтэл зөв л амьдрахсан даа л гэж л уриалаад байгаа шүү. Тэрнээс биш үзий ядсандаа одоо юу гэдгийг энэ ерөөсө хүн биш гэсэндээ хэлээд байгаа юм биш шүү дээ. Монгол хүн ямар байх хэвтэй юм? Дэндүү худалч байж болох. Дэндүү хуурагдаж болох. Тэгтээ тэгвэл худлаа хорон зөндөө юм бэ. Жаахан аяг зэгтэл байх гэтэл гэж бодоод байгаа юм л. Би аль болохоор тэгээд жамаас бол хин ч хазааж чадахгүй. Жам бол биш үү? Ямар ч парламент падгүй. Жам бол жам. Жам бол чи биднийг базаал хайна. Жам бол чи биднийг авсан тийм. Жам зөв явах юм бол жам биднийг сайхан амьдруулна. Жамаас хин хазааж чадах юм. Тэгээд нэг энэ жамаас гадуур амьдардаг юм шиг л аран шин хүмүүс гаргаж шít. Энэ чинь бол Монголын хамгийн хохирол шүү гэж боддгийг би. Тэг хамгийн гол нь амьдрал өөрдөх биш зөөрдөх юм шүү гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй юм л. Тий. Тэгж байж зөөрдөх шүү тий. Тэгж байж хүн юм ойлгоно шүү тийм. Тэгэхээр өөрдөл одоо өнөөдрөөр байх юм шиг бас нэг хэсэг хүмүүс бодоод байна. Дандаа юм байх юм шиг тийм. Дандаа юм байх юм шиг. Үргэлжил энэ мөнх байх юм шиг. Гэтэл тэр хүн тийм байж болно. Тэр хүний үр хүүхэд бас яаж явах юм мэдэх тийм. Тийм мэдээ яг үнэ. Яаж ч явж болно шүү дээ. Хоосон, хормоо хоосон шүү дээ. Юу ч болж болно. Олон ард түмэн ер нь тэгээд альва ажиглаад байхад альва одоо юмн дээр харахад маш олон хүн ямар нэгэн одоо асуудалд үзэл бодол ч юм уу оюун санаагаа төвлөрүүлэхэд түүнээс бүрэлдэн тогтсон тодорхой нэг тийм энерги бий болчихдог. Одоо манайхны нөө хараал ирэл гэж яриад байдаг чинь үүн дээр үндэслэгдэж бий болдог. Тэгэхээр ард түмний үнэхээр тэгж харааллыг идээд үгийг бараад ингээд байгаа хүмүүс дээр ямар юм очих нь ойлгомжтой. Ойлгомжтой. Тэр хүн дээр одоо тусахгүй байж болно доо. Тэгнь. Маргааш нөгөөдөр ирээдүйд юу ч болох мэдээж хүүхэд аюултай шүү. Мэдээж үр удамтай хүмүүс байна. Хоошид юу болохыг бас хинч тааж тааварлахгүй шүү дээ. Үүлийн өр гэж нэг дорны одоо бүхнээс нэг гайхтар ойлголт байдаг. Үүнийг л бас зах цухаас нь бас нэг баг ч гэсэн толгойдоо хийх юм бол учиргүй ёс бус юм үлдэх. Дээр бас нэг жоохон аимсрахтай болж энийг хийчихвэл яах вэ, тэрийг хийчихвэл яах вэ гэдэг тийм бодол төрөх болов гэж ингэж боддгийн зүгээр. Лам ургууд маань энэ талаар бас нэг товчхон дурдсан. Хамгийн гол нь энэ ёс зүйтэй байхын тухайд нь үеийн үр бол маш их ач холбогдолтой юм. Хүн үйлдсэн үлийнхээ үрийг дараа нь хойд насандаа байг, үр хөвгттэй бай гэж бодоход өнөөдөр би нэг хүний гомдоочход маргааш нөгөөдөр тэр хүн яаж хүлээж авах вэ? Надад тийм ээ. Мэдээ цааш явахгүй. Ихэнх тохиолдолд. Тэр үүнийг л их сайн анхааруулжтай юм байна. Анхааруулжтай. Би ч өнөөдөр их олон хүн гомдох шиг боллоо. Зүгээр гэхдээ гомдох хэрэггүй. Надаас сул зэрвэд гомдоодох хэрэггүй. Илгэж л бодсноо л хэлж байгаа. Тэрнээс биш нэг хамтын хүний гомдоо гэж хэлсэн чгүй. Яран жоохон зүв байх юмсан л гэсэн нэг үднээс хэллээ л дээ. Тэгээ би бол ингэж боддгийг захгүй хоолны мөрөөдөлд шунаж тэмүүлээд яах юм. Заяа тавлаа хоёрыг жоохон им хэрдэж хямгадаж амьдрахсан л гэж боддог хүн. Нөгөө талаар бол түрүүн чи цаг хугацааны талаар нэг мундаг зүйл надад сануулна лээ. Тэр юу гэхээр өнгөрснөө бодоод гунихраад байх ш. Өнгөрснөө бодоод худлаа бахархаад байх ш, тийм ээ. Яг өнөөдөр одоо цаг дээр л айтайхан амьдарч хэрэгтэй л. Ирээдүйг бодоод шунаад байх ш, тийм үү. Өнөөдөр одоо цаг дээр зөв амьдрал бидний өнгөрсөн төөх үнцэн ч өгнө. Одоо цаг дээр зөв амьдрах юм бол ирээдүйн ч зөв бол батал харагдана. Тэгж бодож байгаа.
Би энэ зарим ихэнх эвгүй ааш гаргаж байгаа хүмүүсийг харахад яана эдний хөөхтүүд эдний ачцын нэр л санаа зовдөг юм да. Тэгэл нэг удам гэж ярьдаг штэ монголчин. Тэдний удам гэж ярьдаг штэ. Тэгээд нэг тийм юм хөөхтүүдтэй үлдээчих би дээ. Хайр юм би дээ. Яасан амиа ботсон дөнгөж өнөөдөр бүх юм дуусчих байгаа юм шиг боддог чүүхэн чамтд юм уу даа л гэж дотроо бас л бодож л явдаг л юм да. Тэгээд яг вэ. Залуу хөгшингүй ир юм бүх хүмүүс өөрийнхөө эрүүл мэндэд их анхаарч явууштай юм байна. Тэгээ эрүүл мэнд гэдэг нь би бол их эмзэг зүйлийг хэлж байгаа. Ягаад гэвэл хүний хүсэл тэр одоо би рүүгээ төмүүлэх, тачаадах дурлахыг би одоо хорж дийлэхгүй. Бид ч хорихгүй. Би баг өөрийнхөөгөө ч хорихгүй гэж мэднэ тийм биз дээ. Тийм учраас бол би бол Монгол биш ер нь үндэстэн альва үндэстэн оршихын үндэс нь бол ирэм хүмүүсийн эмзэг хэрэгтний амсар дээгүүр хэлж байдаг л гэж үздэг. Тийм учраас тэр газар цоо ирүүл байх хэрэгтэй. Цоо ирүүл байх хэрэгтэй. Ялангуяа хүн болгоо анзаарч явал зохилтой. Эмзэглүүлж өвдүүлж болохгүй. Тэгэхээр би Монгол улсын хэл хязгаар энэ дээр байна. Монгол улсын үргэлжил энээс хамаарна. Монгол улсын үндэс нь оюун санаа ген удмын сайн энд бий. Тийм учраас тэрийг хөндлөж хайрлаж явах хэрэгтэй. Ирүүл байх хэрэгтэй. Ирүүл байх хэрэгтэй. Тэр ирүүл бол бусны ирүүл биш шүү дээ. Гэж бодож шүү нэ. Зөвлөлтөө. Маш гүн гүнзгий ойлголцоо дээ. Би тэгж л боддог. Улс үндэстэн тусгаар тагтнаж оршихуй гэдэг дээр яригдах асуудал шүү дээ. Таны саяны хүндэс. Тэгээд бас энэ зүйлийг ер нь ингэдэг юм да. Янз бүрийн яриа хөөрөө ярьцлаганд орохдоо хэлэхгүй байж чаддгүй сая үгийг бол нөгөө хүн хэдий сайн ч хэлхээс саас хэдий нэмгэн жичгээс нааш гэж үг биш дээ. Тэгээ хэрэгтэй бол ингээд аваасаа л гэж дотроо боддог л доо. Тэгээ сүүлийн үед би нэг гачийн бодоод байгаа. Гуйлагчин гээл тэгж байгаа бид нар тийм ээ энэ гудамд явж байгаа таран шааны гуйлагчд гэтэл. Тэгж өөрөө тэгж нэг таран шааны гуйлагчин гэж хэлж байгаа хүн нь өөрөө гуйлагчин байгаа байхгүй юу? Өөрөө. Юу гуйдаг гэж? Бид юу гуйж ирдэг вэ? Амьд байх гэж. Часгаад ойлгохтаа би хүн ирлээ би амьд байна гэж гуйж ирж байна. Үхэхийн цагт арай жоохон болоогүй юм шүү гэдээ ангалзаад үхэхгүй эмчээс аим гуугаад байна да. Тэгээд юу гуйж байна бид нар дарга нар бол синти гуйж байна. Тийм ээ. Синтигээр амьдралаа дэвшүүлэх гэж гуйлах гуйж байна. Тэр муу зайлвал хүйтэн төрөөд халуун тараад хамгийн хатуужилтай яваагуулах чинь шүү. Хэндэж халгүй шүү. Хэндэж халгүй тий. Тэгтэл хідэн тэр уумаар нь эргэлдүүлж үүдэг гуйлахчд биш. Тэрээс хүмүүс өөрсдөө гуйл бид нар бүгдээ л гуйлахчд шүү дээ нарийн давал. Тэгэхээр нэг нэгээ зааглаа нэг муу ядуу гуйлахч гэдэг шаардлага юусэн байхгүй. Нэг гэж боддгийг. Тэгэхээр Монгол бол одоо ингээл харж байхад л Монгол орн минь яасаа айхтар тийм хачин бялдуучлалын гуйлагчд, тал заслалтын гуйлагчд, даргад хадаг бариад гуйлагчд тийм ээ. Хайш юм би. Ээжигийн жоохон урт наслаасаа гэж гуйдгүй хэрнээ. Хин нэгэн даргаыг урт наслаж удаан жаргаараа даргыг хадлаа гэж ундаг бариад байдаг гуйлагчд байх юм. Тэгэхээр ийм гуйлагчлаасаа хол баймаа чинь бид нэг зөв амьдрах юм шүү дээ л гэж л дотроо залбирдаг юм доо. Тэгээд миний үг болгон хүн таалагдах галаагүй. Тийм ээ. Шүт. Тий. Үзэгч олон маань бас авхайгаан авч гээхийн гэх нь бол одоо үзэгч түмний л хэрэгэлтэй. Гэхдээ энэ бол одоо хинч бодсон, сонссон, анхааруулжтай, бодууштай сайхан сургаалаа та альтлаа. Үнэхээр монгол хүн ямар байж болохыг тийм ээ. Монгол хүн монголоороо үлдвэл ер нь ямар явахыг л одоо эрхэмлэн тайлсан ийм сайхан сургаалууд байлаа да. Тэгэхээр соёл гэдэг бол тухайн улс үндэстний хамгийн эмзэг дархлаа байдаг шүү дээ. Монгол соёлоо бид бол одоо олонтоо ярьдаг. Дан ганц соёлч биш. Ер нь бид бол юм маш сайн ярьж байгаа. Тэр нь болохгүй байна, энэ болохгүй байна, тэрийн тэгмээр байна, энийн нэгмээр байна. Хэрэгжилтэн дээр л нэг жоохон хоошин суугаад байдаг. Нэг юм тал ажиглагдаад байгаа. Тэр үүн дээр ер нь нэг аль цэгээс нь ихлүүл бид нэг багчгсан амжилтанд хүрч болох юм бол. Би энэ соёл энтрийг анзаарч байхад бол зүгээр юу гэдгийг ном судар за тэгэл уран бүтээлчд дархчуудыг хийж үлдээсэн зүйлийг хадгалтан дээр манайх улам харин гайгүй чамбаарч байгаа гэж би энэ дээр бол сэтгэл үеиг байдаг юм. Жишээлбэл энэ олон сайхан номын дэлгүүрүүд нээгдсэн байна. Номын хэвлэлтүүд ямар сайхан болж байна. Тэгээ би энэ дээр бол харин эерэг байдгийг шүү. Яг нарийн дам бол их эерэг авааштай л гэлэх сайхан байдаг. Би Арабжагийн музейд очиод ирсэн. Хамрын хэд ороод ирсэн. Их сайхан зэргийн босголт хийсэн байна. Тэр Арабжагийн музейг их хайтайхан байранд оруулаад тэгээд
их том ийм шанан малгай гэх юм уу шиляп юм да шанам ийм малгай. Тэгээ тэр малгайных нь орой дээр нь ийм дуулахтай. Дээр нь хохимой толгойтой тэгээд цул мөнгөн малгай. Арабж явахдаа хэрглэж сэтэлгээд. Тэр чинь бол том улбая, том соёлоо доо. Тэгээд дахиад цаана газар дор нуусан авдартай савтай зүйл байна гэж. Тэгэхээр ийм соёлын улбаа, оюун санааны их авшгийг авчултгийн тулд бол хүн их мундаг байд юм байна. Жишээл би зүгээр төдөөгаагаар ярихад төдөөгаа гэдэг нь тэр нөгөө арабж авахдахтын одоо дахилч лам шүү дээ. Тий, тэр төдөөгааг ямар мундаг хүн бэ? Жишээлбэл төдөөгаа шиг л байвал гэж хэлэх гээд шүү дээ. Энэ соёлынхон авч үлдэх зүйл дээр ингэж хандвал мань сайн даа л гэж боддог. За одоогийн энэ манайхны соёлын талаар явуулж байгаа бодлого энэ төр нь жоохон ямар шүү хэмжээнд болох гээд байгаа. Тэр нь одоо яг өнөөдөр бол тодорхойгүй харагдаж байна. А зүгээр ер нь бол сэргээж байгаа жишээл Занва зэргийн тэр нөгөө төхний хийдвэ шүү дээ. Уул ороод тэрийг сэргээсэн сэргээлтүүд энэ төр гэл энэ зүйлүүдийг харахад их л сайхан баян сэтгэл төрдөгдөө надад бол. Тэгээд Монгол хүн энийг авчулдах гээд хичээгээд байгаа нь бол сайхан хэрэг. Би энэ дээр бол тийм нэг юу гэдгийг адмарын бодол ч юм уу гаж санал надад юусоо байдаггүй их сайхан санагдаж байгаа. Улам л хичээх хэрэгтэй. Энэ хүмүүс ингээ хичээгээд эхлэхээр нь тэрэн дээр нь зөв бодлогыг хийгээл хуульчлаа л өгүүлтгэл болоо. Тэгж л боддог. Хамгийн гол нь өөрийн юм үндэсний юм гэдэг дээр одоо Монгол хүмүүс өөрөө эерэг хандаал эерэг тийм. Соёл дээр би ч гэсэн тантай санал нэг байна. Ялангуяа урлагийнхан бол одоо хэлийн чандад Монгол их орныг одоо сурталчлан таниулдаг хамгийн гол хүмүүс шүү дээ тийм ээ. Одоо өмссөн зүүснээр нь наад зах нь тэр чигтээ ламид сурталчилгаа болоод явчихдаг ийм сайхан гайхалтай. Яг үнэ. Хүмүүс шүү дээ. За тэгэхээр өнөөдөр бид хоёр одоо Монголын ирээдүйн талаар гэх юм да одоо Монгол их орныхон сайн сайхан мэдээлэл ямар байж болох талаар сайхан яриа хөрнүүллээ. Ярилцлагын цаг маань төхөж байна. Тэгэхээр ард түмэн маань таныг жүжигчин бэлэг танхаа одоо жүжигчин гэж ингэж хүлээж авдаг. Тийм учраас магадгүй бас үзэгч олон маань танаас ямар нэгэн тийм одоо аяж ч юм уу, шүлэг ч юм уу нэвтрүүлгийн төгсгөл хүсэж байж болох юм аа. Би тэгээд юу л да. Сая бол одоо нэг тийм би бол номлогч ч юм уу айлдагч биш шүү дээ. Зүгээр л өөрийнхөө бодолдоо тээж явдаг, шаналлаа одоо гүрээгээр дамжуулаад үзэгчтэй хаваалцлаа. Төгсгөлд нь бол нэг богинохон шүлэг хэлье гэж бодож байна. Энэ бол лавгсрахын шүлэг. Наран дуурайж зүрхэн галтай, уул дуурайж зориг нүх, саран дуурайж сарын гэрэлтэй, усаан дуурайж сэтгэлэн тунгалаг миний Монгол. Оддоорвын хөх тэнгэрийн дор омог төгөлдөр Монгол удам бүрэлдэн нуган сүнс бүртчин гоомрлын үргэлжилэл ном адил хатаагдаж сум адил өндийнө гэж лавгсрах нэг юм шүлэг өгсөн байсан. Тэгээ энэ шүлгийг хэлээд энэ 8 мөрийн агуулгыг задлж ойлгол сайн байна. Тэрнээс биш одоо юу гэдгийг нөгөө шүлгийн гадна талын өнгөц бодлоос хандаал чэйжэлдэл хоосон чэйжлэх биш. Дотоод ертөнцийн ойлгол зүгээр юм уу л гэж боддог. Оддоор баян хөх тэнгэрийн дор омог төгөлдөр Монгол удам бүрэлдэнэ гэдэг нь үн мөнхөд Монгол удам бүрэлдэж байна да тийм ээ. Монгол тэгээд одоо нуган сүнс бүртчин гоомрлын үргэлжилэл ном адил хатаагдаж сум адил өндийнө гэж. Тэгэхээр Монгол босоо байх их бэлэгдэл шүү дээ. Тэр дотоод ертөнц тэр найрагчийн дотоод шатлалтын хөдөлгүүрийг мэдэрч л явбал болоо. Тэрнээс хоосон чэйжэндэлдэл хин нэг дуурайгаад орилоод байх нь чухал биш ээ л гэж хэлээд яриагаа өндөрлөе доо. За танд баярлалаа. Эрхэм үзэгчдээ өнөөдөр манай нэвтрүүлэгт жүжигчин Сосромгоо оролцлоо. Ингээд таны уран бүтээлд нь хөндрөөс өндөр амжилтыг хүсье өрөө.